Монгол Улсын хурлын дарга Бямцогт улсын хурлын дэргэдэх төсвийн доктортой байдлын зөвлөлийн дарга гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд төсвийн доктортой байдлын зөвлөлийн дарга Дэлгэр сайхан төсвийн доктортой байдлын зөвлөлийн бүтэц үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өглөө. Монгол Улсын 2027-оос 2029 оны дунд хугацааны төсвийн хүрээний мэдээлэл боловсруулахад ашиглах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт төлөв байдлын таамаглалын тайлангийнхаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Монгол Улсын эдийн засаг 6.8% өсөлттэй байгаа хэдий ч нүүрсний зах зээлийн нөхцөл эдийн засгийн бүтэц эмзэг хэвээр байгаа тул экспортын орлогын докторгүй байдал нь гадаад худалдаа, төсвийн орлогын төлөвт тодорхой өсөлт үүсгэж болзошгүй тул эдийн засгийн доктортой хөгжилд анхаарах шаардлагатайг онцоллоо. Түүнчлэн төсвийн доктортой байдлын зөвлөл холбогдох хуулийн дагуу судалгааны нэгж байгуулахаар ажиллаж эхэлсэнийг дуулгасан. Макро эдийн засгийн загварчлал дээр ажиллах мэргэжилтэн шинжээчид ажилуулах шаардлагатай гэдгийг хэлжээ. Улсын хурлын дарга төсвийн доктортой байдлын зөвлөл нь улсын хурлын дэргэдэх Монгол Улсын төсөв санхүү эдийн засгийн бодлого тодорхойлоход зөвлөгчийг үүрэгтэй гол байгууллага гэдгийг онцолжээ. Тэрбээр дэлхийн улс төр эдийн засгийн нөхцөл байдал нь нэн эдрээтэй түүнээс улбаалсан хүндрэл сорилтуудыг сөрөн дэвсгэрлэхэд чиглэсэн ойрын хугацаанд төсөв санхүүгийн эдийн засгийн том зураглалаар нь харуулсан цогц таамаглал зөвлөмж гаргаж танилцуулахыг төсвийн доктортой байдлын зөвлөлд чиглэл болгожээ.